Зя. Тэгэхээр энэ 7 хоног чиг сонирхолтой болох нь даа. Таад маа тэгээд play time-аараа цүм авч яана яаж вэ? За одоо болохоор алтарт бод гараг маань ингээд танаа ордон дээр ирсэн байгаа. Гэхдээ би нэг зүйлээ ингээд анзаарсан байна. Энэ удаагийн бод гарагийн буцаалт болохоор босоод ингээд бод гарагуудыг бодох юм бол хамаагүй гайгүй шүү. Надад л гайгүй юм шиг санагдаад байгаа ш. Хоцон бод гарагийн буцаалтуудаа ингээд energy check гэх юм уус бол ховын онцлог дээр чинь бүр үнэхээр юм бүр жижиг заяа бүр аим их зүудсэн бол энэ удаа харин ч бүр гайгүй байна. Гэхдээ одоо тэгээ сайн л үсттэй тэгэл болно доо. За хит хитэн зүйлийг заавал ойлгоно. Хэрэв чиний хосын харилцаа чиний экс магадгүй чи сингл байгаадаас ингээ өөр хүнтэй ингээд болцож байгаа өдөр чинь ямар ч асуудалгүй хөөрхнээгээд байж байгаа бол энэ уншлаг чамд бүр яг зориулагдаагүй шүү гэдгийг ойлгох хэрэгтэй, окей? За эхэлж одоо хостойгоо мэлхийн ордныхны ер нь energy check-ийн яг юу болж байна гэдгийг хэдүүлээ харцгаая. Ер нь өнгөрсөн 6 сараас хойш ер нь өөрчлөлтүүд байна уу? Ямар хөө энергиуд орж ирсэн байна гэдгийг харчил та хамаархан шүү дээ. Ингээд 3 сар доош Lord үзэр. What the fuck? За бачаарай. Яач би хувааж ярих юм байна. Яаж хувааж ярих вэ гэвэл штэ те. А бүлэг. Хэрвээ ч штэ те ингээд нэг хостойгоо ингээд амар хөөрхөн ингээд байж аал тэгэл илүү одоо степен ахиулна гэж байдаг те ялангуяа commitment үргэлж рүү оръё. Эсвэл бүр ингээд гэрлийн мэрлий гэдэг ч юм ингээд илүү том зүйлийг ингээд нэг бодцсон байсан бол заа энэ дээр шууд ингээд нэг бүүм тавар үзрөөр ингээд гарч ирж байгаа. Яа тэгвэл magician үзэр гарч ирсэн. Энийг ингэж ойлгохтой. Нөө юу хүсэж байгаа боломжтой хүс гэдэг нэг үг өгдөн штэ. Тэг ингээд бодож үзье л да. Яг хүн гэдэг зүйл нь анханасаа хамаа байгаагүй. Universe дээр ер нь бол чи хинтээ байна уу? Universe бол doesn't give a fuck. Юу хамаатай байдаг вэ? Чи ямар энергийг vibrate буюу мэдэрч ийн гэдэг чинь амар чухал байдаг байхгүй юу? Жишээлбэл бодож үзье. Би бас энийг бас өөрийнхөө амьдралын туршлага дээр ингээд харж ийсэн маа ингээл үерхээл ингээл хөөрхнээгээл ингээд явж аал тэр охинтойгоо цааш амьдралаа гоё ойлгоно. Суун гэрлэнгээ бодоод ингээл явж ийсэн чинь салаад наачтай. Гэж аах тийм ингээд нэг сайн бодож үзсэн чи юу байсан байвал тэр битээр зүгээр үерхлийн энергитэйсэн байгаа даа байхгүй юу? Тэгээ би бодохдоо тэр хүнтэй ингээд нэг гэрлэн гэж бодоод гоё ингээд нэг хөргөн төсөөлөл явж исэн баас тэгсэн чи салаад наачж байгаа байхгүй. Шалтгаан нь болохоор universe ингээд хэлж байгаа чи хинтээ байх нь чухал биш. Чи ямар энергитэй байна тэр энергитэй хүнтэйгээ уулзардаг нь чухал байхгүй юу? Тэгэхээр бид хоёр ингээд нэг яг үүндээ зүгээр тухайн үедээ үерхэл энергитэй байсан. Тэгэл гэрлээ гэж наасан чинь тэгэл одоо ингээд нэг нурж байгаа байхгүй юу? Manifestation ер нь бол ингэж ажиллана. Бид нэг manifestation хийгээл нэг саран дээр ингээд хүслээ шинээл наа гэл нэг өдрийн бодоод идэв чинь no. Окей. Тэг ингээд бодож үзье заа. Тэгээ энээсээ болоод та хоёр хичээгээд ингээд таавар ингээд нэг хүзэр байсан шүү дээ. Харилцаа чи ингээд бүр ингээд засваршгүй ингээд болцсон бол нэг зүйлийг ингээд анзаарах хэрэгтэй. Саа зовлтгоо за яад бол Lord үзэр ингээд impress ингээд дагуулж ирж байгаа байхгүй юу? Дараа чи ингээд нэг кейс ч угаасаа хүссэн хүсээгүй амьдрал дээр чи ингээд орж ирж байна. Тиймээс юу байвал боож өгөх гэж юм байдаг байхгүй юу? Үр дүн боож өгөх. Хизээ хаана яаж гэдэг зүйл боож өгөх. Чи угаасаа босод хүмүүсийг контролдож чадахгүй. Гэтэ чи юу контролдож чадах вэ? Чи өөрийгөө контролдож чадна. Өөрийгөө ямар эмоцтой байгааг, өөрийнхөө амьдралыг яаж авч явах вэ чи контролдож чадна. Энэ нь угаасаа амар чухал ойлголт нь neuroscience-ээр хүртэл ингэ байдаг. Чи үргэлж стресс левелтэйгээ адилхан үнэтэйгээ л учирдаг нь үнэн баггүй юу? Чиний стресс левел чи өөрчлөгдөд нөгөөдөг чи яг адилхан ингэ нэг хэмжээнд дээр бол та хүссэн үсээгөө салдаг баггүй юу? Энүүгээр ингэ нэг чи гой сайхан зүйлийг битгий хүс гэж би огт хэлээгүй. Зүгээр that's how it works л баггүй юу? Тиймээс ингэ нэг хэрвээ чи дараагийн шатлуу гарья гэд нөгөө хүн ч бас ингэ окей гэд байж бол сайн л байна. Хамтдаа тэгэл дараагийн шатлуу гараад амар гоё зүйлийг бүтээж бас болно. Гэтэ нөгөө талаас нөгөө чи яг адилхан ингээд нэг хэмжээндэр ингээд байх юм бол чи бас тэрийг
одоо нэг зурах шаардлага байгаа юу гэдэг асуултыг бас өөрөөсөө асууж үзэх хэрэгтэй байхгүй юу? Би энэ нүнгээр ингээд нэг чухал гэж бодож байгаа зүйл нь болохоор хосын харилцаанд угаасаа асуудал гарч ирнэ. Гэхдээ тэр нь бүр нэг засаршгүй ингээд нэг юм зуралдаал ингээ байгаад байдаг шүү дээ. Тэгвэл наачаар нь асуудал гэж яриад байгаа байхгүй юу? Угаасаа ингээ салхи байна. Угаасаа юмнууд нурна. Угаасаа юмнууд өдөж байгаа юм шиг болно. Гэхдээ чи тэрийг хэр хэмжээнд ингээд нэг дааж чадах уу гэдгийг л асуух хэрэгтэй байхгүй юу? Энэ үнэхээр миний ингээд нэг шүн нойрыг хулж агаад амар хэцүү ингээ байлгаад байвал яагаад ингээд зурлах хэрэгтэй гэж те. Бодож үзье л да. Айгүй олон хүмүүс ингээд нэг хувийн онцлог төр ингээд хүн гоё, хүн амар гоё, дааж ингээд нэг донтолтой асуудалтай, дааж тивний асуудалтай. Тэгвэл чамд ингээд нэг тэрийг зураад ингээд хажууд үлдэх гэдэг шаардлага байдаг ч юм уу, гүү ч юм уу гэдэг бас нэг сонирхолтой асуулт. За нөгөө бүлгийнх нь ингээд нэг хэлэхэд штэ те. Хатны зоос доошоо, баатрийн зоос доошоо ингээд байгаа байхгүй юу? Тэгээ хангд майнаар ингээд нэг гарч ирж байгаа. Юу гэж ойлгох вэ гэвэл та хоёр асуудлаа ингэж харуул яаж байна. Бид хоёр анханасаа fundamental буюу бид хоёрын хосын суурь сайн байсан уу гэдгийг харах хэрэгтэй байхгүй юу? Яаж вэ гэвэл ч те ямар нэгэн зүйл угаасаа суурь хэрэгтэй байдаг. Ер нь хитрхи хурдтай хөдөлж байгаа юмнаас жоохон болгоомжтой байх хэрэгтэй байхгүй юу? Жишээлбэл ингээд гинтл ингээд болзоол үерхээ шууд ингээд нэг пижигнээд ингээд явж байгаа штэ. Тэгээд энэ дээр ер нь жоохон бодолтой байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол ингээд нэг бид нэр уртх ингээд нэг зүйлээ амжуулаагүй байж дараагийнхын зүйлийг хүснэ гэдэг чинь асуудал. Жишээлбэл чи өөрөө ингээд нэг урт хугацааны commitment ингээд нэг үерхэл бэлэн биш байж чи нөгөө нэгэ түлхнэ гэдэг нь ингээд нэг болдгоо байхгүй юу. Тиймээс эхлээд чи би өөрөө ингээд одоо нөгөө хүнээсээ хүсэж байгаа шиг те хүсэж байгаа одоо харилцаа гэж байдаг шүү дээ те. Loyalty гоё урт хугацааны доктортой харилцаа, emotionally аюулгүй байдлыг би хүсэж байгаа шиг тэрийгээ гэтээ би өөртөө хийж чадж байгаа гэдэг асуултыг бас асуух хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол ингээд та хоёрын суур ингээд байхгүй болохоор харилцаа чи ингээд нэг пижигнээ очиж байгаа байхгүй юу. Окей. За тэр яг энэ бол зүгээр энерги заяа. Хэдүүлээ одоо яг ингээд нэг чиний харьцаж байгаа хүний чинь тэр нь яг юу бодоод юу мэдрээд юу гэрэн яагаад харцгаа да. 2 за ингээд 3 цаа хэлээ да. Упси. Яалтчгүй дахиад би 2 хувааж ярих юм байна заяа. Өхлийн үзэр. Хааны ил доошоор гарч ирж байгаа. А бүлэг гэж ярьсан шүү дээ. А бүлэг нь болохоор ингээд ер нь зуралдах шаардлагатай юу. Энийг юу гэж ойлгож болох вэ гэвэл бид нэр attachmentтай амьдрах чинь өөр хамгийн том асуудлаа гэж би бүр өмнөх 3 зоодыг сайн reading дээр ч хүртэл ингээд хэлж байсан. Attachment гэдэг чинь алтаас айхгүй ингээд нам зурж байгаа хэлдэг байхгүй юу. Detachment гэдэг нь ингээ хайх гэсэн үг биш ээ. Detachment зүгээр гарчин нээлттэй байхыг хэлдэг. Бид нар attachmentтай амар ингээ хайрладаг болохоор ингээл хэвийн хэмжээнээс хитээцсэн ингээ халамж өгдөг. Хэвийн хэмжээнээс хитээцсэн ингээ хардталтыг ингээ гаргадаг. Хэвийн хэмжээнээс хитээцсэн ингээ chaotic харилцаатай байдаг хгүй. Энэ нь өөрөө хамгийн том асуудал. Тиймээс ингээ яг одоо чи бодож үзэх хэрэгтэй хаа. Би энэ хүнээс ингээ салын ихээр яг юу намайг хоошо татаад байна. Ер нь энэ хүнээс за салахгүй байлаа гэж бодоход тэгвэл бит хоёрын харилцааны гол ингээд хор тавдар нь яг юу байна гэдгийг чи айгуу сайн ингээд мэдрэх хэрэгтэй байхгүй юу. Тэгээд хүн мэдрэмжээ ашиглах нь яг ямар үед амар ухаалаг ашигладаг вэ? Чи үр дүнд хорогдохоо болцсон цаг чиний мэдрэмж амар ухаалаг гарч ирдэ. Юу гэсэн үг вэ гэвэл юу гэдэг те чи нэг хүнтэй ингээд хэрэлдээл гэрлөө гарч ирсэн чинь fuck ингээд хэлчихдэг гэж боддөө штэ. Тэр чин болохоор тэр intense мэдрэмж нь арилсан байгааг илэрхийлдэг байхгүй. Тэгээд тарих чи ингээд нэг илүү хурц ухаалаг сэтгэж эхэлдэг те. Та нэг анзаарч ирсэн бол нэг гинт ингээд чимээгүй байжсэн өө shit ингэчих юм бол бас ингээд энийг шийдэж болох юм биш гэдэг нэг юм бодол орж ирдэг те. Наа чин чиний intuition буюу зүүн бэлгч юм байхгүй юу. Тэгээд чи үнэхээр энэ харилцаа өвлийн үзрөөр ингээд нэг дуусгая гэдэг ч юм уу. Эсвэл нөгөө чи ингээд дуусгаар ингээд шийдсэн бол чи хамгийн түрүүнд хийх ёстой үйлдэл чинь болохоор тайвшрах хэрэгтэй байхгүй юу. Тайвшрах, үр дүнд хорогдохоо болох. Тэр хүнтэй нийлсэн ч яалаа байсан ч яалаа аль кейс дээр би окей байж чадна гэдгийг өөртөө амар сайн ингээд суулгаж сурах хэрэгтэй байхгүй юу. Тэнгүүт чи ингээд нэг actually яг
юун дээр алдаад байгаа амар сайн ухаарч чаднаа. Тэгээд харилцааны хорт авдрыг ингээд нэг дүгэн чадах байгаа даа байхгүй юу. Б бүлгийнхэнд болохоор шүү дээ те 6-гийн ингээд нэг ил 5 өдөртөө хоёулаа доошоо гарч ирж байгаа байхгүй. Тэгээд хоёрын ингээд нэг аягаар за бодож үзье. Хүн амар сонио амтан заяа. Бүх юм ингээ окей яхад бүх юм окей шүү. Тийм байхад харилцаанд нэг анхаардгүй. Нөгөө хүн чинь чаваас хүн дээр чихэлдэг ч юм чи эсвэл хүн дээр ингүүд нөгөө хүн чинь гинт ингээд нэг гэж ингээд нэг байж хоёлаа салхалаагаа шиг ингээд нэг хоёлаа одоо зүсэ гэж надад байхгүй юу. Яагаад анханасаа ингээд нэг бид нар юмыг бүр ингээд тулгаж ийж юмыг ойлгох хэрэгтэй вэ гэдэг миний ингээд нэг таадас тавьж байгаа асуулт байхгүй юу. Өнгөрсөн борооны араас яагаад дандаа цом нөмрөх хэрэгтэй байд юм бэ? Болохгүй юу да. Би яагаад ер нь ингээд одооноос ингээд ахуулаад харилцаагаа ингээд нэг жигдлэг тал дээр харилцаа аятайхан байх тал дээр хөдөлж болохгүй биз гэдэг ингээд нэг логикал аргумент ингээд гарч ирж байна. Тэрний тул угаасаа боолын хил буюу харилцаа яриг нөхцөр гарч ирж байгаа байхгүй. Босоод үзэрдэн ч бол энэ дэр нэг хамаагүй чухал биш юм. За ойлгоно. Ямар нэгэн харилцааг авч үлдэхэд хоёр тал хоёулаа хичээх хэрэгтэй байдаг. Энэ бол алтан цогийн теори биш. Энэ бол universe. Manifestation эхний дүрм чи ямар vibrationтэй байна үргэлж тиймэрхүү хүмүүстэйг учирдаг. Тэгэхээр ингэж ойлгох гэсэн. Чи нөгөө нэг бас хизээж ингээ манипуляц хийж хүчилж бас болохгүй. Чиний хийж чадах хөвлөлт чинь юу вэ гэвэл нөгөө чинь болохоор ингээ нэг чамтай ингээ харилцаа ингээ дуусгахээс илүүтэйгээр одоо Б бүлгийнхэн шүү. Харилцаа дуусгахээс илүүтэй харилцаа авъя гэж ингээ үлдчихэж байгаа. Хэрэв чи бас өөрөө харилцаагаа ингээ нэг авч үлдэхийг хүсэж ивэл та хоёр хоорондоо хамтарч ажиллах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхэд бол угаасаа боол хил гарч ирнэ гэдэг нь харилцаа яриа шүү дээ. Тэгээ бидний дийлэх ингээ нэг харилцаа хүн дээрээ салдаг шалтгаан нь болохоор бид нар зөвөр яриахаа болцсон байт юм аа хоорондоо. Тэгэл ярихаа болол тэгэл ер нь ингээд нөгөө бүх юм чинь ингээд нөгөө ходорч эхэлж байгаа шүү дээ. Хатны саваа доош гарч ирээд интересттэй буюу сонирхлоо алдаж эхэлдэг ч юм уу яадаг ч юм аа тий. Тиймээс ингээд нөгөө нэг энэ 7 сар та хэдэд энэ харилцаагаа тодорхой хэмжээнд би consider буюу бодож үзээд авч үлдэхээр бол бит хоёрт яг юу хэрэгтэй нь, юуг хөгжүүлэх хэрэгтэй нь, юуг ингээд нэг сайжруулж засвах ингээд нэг хэрэгтэй байна гэдгийг та бүхэн маань нэг ингээд нэг харж үзэх хэрэгтэй байхгүй юу. Тэгээ миний яриад байгаа айдианууд ингээд нэг ойлгомжгүй ингээд байвал миний угаасаа вебсайтн дээр ингээд видео хичээлүүд угаасаа байж байгаа. Тэндээс нэг тодорхой хэмжээгээр бас юмнуудыг хараад үзэж бас болно шүү дээ. За тэр яах вэ? Тимээс яхаа. За хэдүүлээ ингээд зөвлөгөөн дээр юу н ажиллая за. Санжаараа таарат бол яг л ингээд нөгөө чам дээр ямар энерги байна гэдгийг чинь л ингээд гаргаж ирдэг болохоос ш чиний exactly ирээдүг чинь prediction хийх болохгүй. Тиймээс ингээд нөгөө чамд үргэлж ирээдүг өөрчлөх ирээдүг ингээд нөгөө сайжруулах гэдэг ч юм уу чадал байгаа гэдгийг бас заавал ойлгох хэрэгтэй. Зөвлөгөө өгөөч please. Oops. Оо 6-гийн зогс. Yep. Чөтгөр үзэр. За тэгэхээр хэрвээ та хоёрын харилцаа заяа obsessive буюу одоо донтолтын хэмжээнд ингээ хүрсэн болоо. Obsessive харилцаа ч их тэнэг шүү дээ. Sorry энэ маада хажууд нөгөө миний компьютерээр тоглож байгаа. Тэгээ нэг мэдрэл юм шиг инегээд байгаа шүү. Зүгээр заяа. Та анзаараад үз. Бид нэр өөрсдөө харахтаа муу ч гэсэн бид нарт бусдын ингээд нэг алдаа ч юм ямар нэгэн зүйлээс суралцж болтой. Яаж вэ гэвэл нэг токсик хоцоод байдаг даа. Нэг дэлгэр мөр ах шиг. Өмнө өдөр наваа нэг цөв наачаад өглөө ингээл дуулж болоо лайв хийвэл чимэл миний авгаа шиг гэж мэ. Харангууд энэ хоёр ямар мэдрэл яагаас алдгүй ингэж яддаг штэ. Of course угаасаа ингээд нэг obsessiveness буюу чөтгөр үзэр гарч ирсэн байгаа байхгүй юу. Энэ болохоор technically донтол гэсэн үг. Бас та хоёрын ингээ харилцаас тодорхой хэмжээгээр нөгөө хүн чинь ч юм уу эсвэл чи өөрөө ч юм ингээ донтолтод ингээ байдаг болоо алкогольны донтолт, burn out-ны донтолт, сексийн донтолт гэдэг ч юм уу янз янзаар илэрч болно. Энэ байгаа бол энэ ингээ нэг харилцааг яаж чиглүүлвэл зүгээр гэвэл 5-ын зоос доош гарч ирж байгаа байхгүй юу. Чи absolutely хамгийн хэцүү нөхцөл байдлыг зөв төсөөлөө үзэж.
Энэ харилцааг ерөөсө засах биш шүү заа. Нөгөө хүнээс засах биш. Зүгээр хэцүүгийн төсөл үзчих. Чи энүүнтэй тэгээд окей байгаад урагшаа алхаж чадна гэж бодож байна уу? Тэгвэл go ahead ёо. Асуудалгүй. Зүг. Чадахгүй гэж үзчихвэл би бүр ийм амар хэцүү байдалтай, ийм амар ингээд toxic relationship би үзэхгүй гэж бодож ивэл. Окей, чи билнэ үү? Салгаад тэр хөнгөөр амьдрч чадах уу гэдгийг бас өөрөөсөө амар сайн асуух хэрэгтэй байхгүй. Яа гэвэл ингээд нэг 4 цаас доошо буюу чи өөрийнх нь хэлэх ёстой өгнүүд илэрхийлэх ёстой ингээд нэг эмоцууд тавих ёстой ингээд нэг жанжин шугам буюу boundary-га ерөөсөө ингээд дотроо ингээд нуугаад ингээд нэг hold back болоод байгаа байхгүй. Энээсээ болоод над харилцаа чи ингээд нэг toxic төвшинлөг ингээд нэг орцсон л ингээд байж л байна л да. Нөгөө ингээд нэг хэсгийнх нь ингээд нэг хэлэхэд болохоор штэ тий. 7-гийн аяг доошоо тэнгүүтээ 6-гийн зоостой хамт байгаа байхгүй. Бодож үзье. Бүхий л зүйлд угаасаа баланс хэрэгтэй байдаг. Мэлхий чи яг ирэх юм бол балансыг ингээд нэг хамгийн гоёор ингээд дүрслдэг шүү дээ. Yin yang гэж ярьдаг тий. Чи нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Харилцаа үргэлж баланс. Чи 1000 ингээд хичээгээд нөгөө хүн ч үйл гарахгүй байвал штэ тий. Яагаад чи энэ харилцааны төлөө өөрийгөө золиосох ёстой вэ гэдгийг нэг асууж үзэх хэрэгтэй юм болоо. I'm just saying. За тэгээ бүр ингээд нэг салхаар ингээд шийдсэн мэлхий байх юм бол 7-гийн аяг доошоо гарч ирж байна. За энийг би юу гэж таадад ингээд нэг тайлбарлах байвал хизээж битгий rebound хийгээрэй. Салчаад тодорхой хэмжээгээр өөртөө цаг гаргаад ганцаардаад өөрийнхөө яг юунд амар их шаналсан, юун дээр амар их унсан, юуг чамаг амар өвтгсөн. Тэгвэл энийг яаж хийх вэ гэдгээ ингээд жоохон тодорхой хэмжээнд ч би бүр төгс гэдэг зүйл огт яриаггүй байна. Ядаж нэг 2 3 7 хоног те нэг ганцаараа байж нэг өөртөө рефлект ингээд болоо дараа нь ингээд нэг хүн амьтантай ингээд болцож үзүүл зүгээр юм болоо гэдэг үзрээ аахгүй. Тэгэхгүй бол ингээд rebound хийх юм бол absolutely нэг case гарч ирэн заа. Чи cycle-а дахиж нэг удаа давтаа шүү. Я X хэрвээ чи X битээр маань ямар ч асуудалгүй би ингээд нэг дуусгаагүй ажиллахгүй амьдрал гоё байна гэж бодчихвол энэ уншлага чамд яг хэрэггүй шүү. Хэрвээ чи X-тэй ингээд одоо л ингээд нэг дийл хийгээд яг уучраа олох гээд үзчихвэл яг сонсоод үзгүй харцгаая. Хоёрын дундын нэргүүд чи юу вэ? Опа, tung, haha. Ding dong. Empress үзэр ингээд нэг 6-гийн элт доошоо. За би бол ийм tarot trader биш. X нь чам дээр буцаж ирэх нэ гэдэг ингээд constantly ярьдаг tarot trader бол бишээ. Тиймэрхүү ингээд нэг reader дуртай хүмүүс яг тэрийг үзнэз. Гэтэ энэ дэр бол ялчгүй буцаж ирж байна тий. Тэгэхээр надад одоогийн байдлаар ингээд загсны орд нээл ингээ мейжер үзэрлэн гэл нэг харагчлаа л да өөрч болно гэж чухал юм балаа. Гэхдээ энэ бол хинч хийж болно. За хэдүүлээ юу гэж ингээ ойлгож болох вэ гэж тэ таад нэг зүйлийг анзаараарай. Чи хизээж desperate буюу одоо нэг тэр хөнгөөр л амьдрч чадахгүй гэдэг ч юм уу. Эсвэл нэг тэр л миний амьдралд орж ирчих юм бол ингээ нэг амьдрал жаргалтай боллоо гэсэн үедээ нийлсэн ингээд нэг харилцаа хизээж бүтдэггүй шүү гэдгийг нэг заавад ойлгох хэрэгтэй. Бүтдэггүй. Бүхий л зүйл complete буюу дотор ч бүрэн бүтэн байгаа үед бүхий л зүйлүүд хөдөлгөөнд орж эхэлдэг. Энэ амар чухал point. Анзаарч үзчихсэн бол ингээд өдөж байгаа юм шиг нэг цалин бох өмнөх 7 хоног мөнгө болоод наачдээ штэ хамаг нэг хөвчлгүүд орж ирж мэрэл. Цалин бос үед гайгүй болчихдээ штэ юмнууд чаа. Илүү боломжууд гарч ирдэг ч юм. Тэгээ энэ нь болохоор ингээд нэг юу гэх чамд лаг буюу дутуу мэдрэмж байхгүй болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр чи өөрөөсөө нэг зүйл асуу. Би X-тэйгээ буцаж нийллээ гэж бодъё. Угаасаа буцаж ирдэг өдөр юу? Би окей байж чадах уу? Окей байж чадах уу? Ялангуяа 3-ын аяг мөн хүзэртэйгээр ингээд хамт байгаа байхгүй юу? Юу вэ гэвэл
3 аяг чи өөрөө ингээ reunion буцаж нийлдэг үзэр заяа. Одоо нэгдлийн үзэр бас олсоо ингээ нэг 3 дэгчдэг тэгээд аригддаг үзэр заяа. Гэтэ энэ дээр бол би union гэдэг утгаараа гаргаж ирж байгаа. Яа тэгвэл хойноос нь сарны үзэртэй байхгүй юу? Яг та хоёр ингээ нөгөө буцаж нийллээ гэж бодоход та хоёрын хувьд одоо predict хийхэд хэцүү инээр гараад ирсэн байна. Зөв ч юм шиг, буруу ч юм шиг. Нэг юм ман донд ингээ алхаад байгаа. Тэгээ цаана энэ motherfucker нэг юм нууцсан ч юм шиг. Чи энийг exactly ингээ 100% мэдэж чадахгүй. Тиймээс ингээ нэг би зөвлөгөө үзэр суулгахын өмнө зүгээр шууд нэг зүйлийг зөвлөе за. Хэрвээ чи X-тэй ер нь харилцаа ингээ буцаж тогтоогоод тэгээ ер нь за сайн уу маань уу тэрэг гэж байгаа бол юугүй нэмэх 18 хийж болохгүй шээ. Юугүй шүү. Яагаад би ингэж хэлж байгаа вэ гэвэл чи юмыг битгий ингээд одоо ялангуяа энэ бодгарыг буцалтаар хизээч битгий шахаарай. Хурдлаарай. Зүгээр хөнгөн байгаагаар л мэдэр. Тэр хүн үнэхээр өөрчлөгдсөн байна уу? Чиний энерги ч өөрчлөгдсөн байна уу? Чиний тэр хүнийг гэж бодож байгаа бодлоод нь өөрчлөгдсөн байна уу гэдгээ ер нь жоохон анзаарчих хэрэгтэй. Тэг үнэхээр өөрчлөгдсөн окей гэж бодож байвал яг харилцаа төсчихгүй. Гол нь би яагаад ингэж анхааруулж хэлж байгаа бол нэг танаа орны high priestess үзэр доошоо гарч ирсэн боё. Чи нэг юу ахгүй л та. Зүн бэлгээ ашиглаж чадахгүй л та. Зүн соронгоо. Тэгээ нэг зүв бурууг ингээд ухаалгаар дотроо мэдэрч одоо нэг шүүж чадахгүй байгаа л нэг асуудал ингээ орцсон байгаа даа байхгүй. За тэр яг би нөгөө хүний чинь ингээд нэг яг цаад ингээд зориг болон мэдрэмжийг ингээд нэг ухаж төгөлгөө заа. Толгой цахна. Уруу санаагаа саяхан уусанд орсон доо өглөөх уусанд орсон гэж байна. Үгүй энэ саяхан ингээд нэг чиний талаар л ингээд бодсон бодлоод байсан юм байна өө. Flowers үзэр доошоо World үзэр кармик тойрогтой ингээд нөгөө хүн дээр чинь гарч ирж байгаа байхгүй. Нөгөөний ч бол ингээд нэг бит хоёр яалтчгүй хийх ёстой хийцэн дуусгацсан гэж ингээд бодож байлаа л да. Тэгээд хатны хилд ингээд хойноос нь гарч ирж байгаа байхгүй. Яг ярилцахыг бол хүсэж байгаа бол хүсэж байгаа. Гэхдээ чиний ингээд нэг expect ингээд хийж байгаа шиг нэг юм халуун, дулаан, дотны ярьцлага бол биш зүгээр юм detached нэг юм тус тас яриа байгаа даа байхгүй. Тэгээд тавар үзэр доошоо заяа. Маш ингээд жоохон хөв. Бараг л 5% дээр л ингээд нэг буцаж нийлээ гэдэг ч юм тийм хүн ингээд бодолтой ингээд байж байгаа байхгүй. Шалтгаан нь болохоор 3 ил доошоо буюу өөрийгөө аль хэзээ тодорхой хэмжээр ингээд нэг хийл хийцэн байгаа л та. Энэ ихтэй actually зөвийн төхөө байхгүй юу? Яагаад бэ гэвэл шүү дээ ингээд би нэг парадокс хэлээ заяа. Парадокс чинь өөрөө logical argument-ийг дандаа fuck up хийдэг одоо нэг юм ойлголттой дээ. Чи X-тэйгээ буцаж нийлэхээр бол заавал өөрийгөө хийл хийцэн байх хэрэгтэй байдаг. Гэхдээ чи өөрийгөө илүү хийх тусам чи нөгөөнтэйгээ буцаж нийлмээргүй санагддаг. Энэ бол парадокс гэхгүй юу? Тийм байна. Тэгээд нөгөөний ч хувьд бол ингээд нэг чамд гомдож ийсэн гонглжсэн юмнууд бол хөрхэн давцсан л байна. Хойноос нь ингээд би энэ хүнтэй ингээд нэг ер нь хаалга хаацсан амьдралаа ер нь авч ганцаараа амьдрахад бэлэн байна. Гэхдээ бас зүгээр яриад үзье. Хэрвээ чи өөрхөн байх юм бол гэдэг ч юм. Энэ хөрхөн аятайхан байх юм бол бас нэг буцаж нийлэхсэндээ хөрхөн боломж гэдэг зүйл бас нэг ярьж болж байгаа. Гэхдээ маш бага хувьтай л. Эмээс ингээ хэдүүлээ зөвлөгөөн дээр сайн ажилладаг болчих. Тэнчана дин. Яп. Яг. Higher font. Ялцгүй юм байна ингээд амнацаа надаар таарууд мараад уншуул гэж бол хэлээгүй шүү. Ямар ч лсэн чамд ингээд нэг өөрөөс ч илүү одоо relationship дээр ингээд ухаалаг ханддаг хүнтэй ингээд нэг зөвлөгөө авах хэрэгтэй одоо аахгүй магадгүй сэтгэл зүйчтэй болцох.
магадгүй ингээ relationship coachтэй ингээ уулзах гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү хүн бол ингээ тодорхой хэмжээр хэрэгтэй. Эсвэл нөгөө нэг найзууд донд нэг юм ер нь ингээд хинийхэн ч талд ордгоо мөртлөгтэй айгүй ухаалаг голыг нь олоод хэлцдэг нэг юм ухаантай найз байдаг да. Тэрүүнтэй бас ингээд нөгөө нэг ярилцж үзэх хэрэгтэй байгаа даахгүй юу. Тэгэхгүй бол ингээд нөгөө нэг чи өөрөө ингээд 8 ил дээр бодлын шоронд орсон л байна л та. Тэгэд чи үнэхээр буцаж нийлэх ингээд нөгөө нэг хамгийн том ингээд чиний ингээд шанс ч юм болохоор чи эхлээд наад энэ сэтгэл гутрал, anxiety, бодлын шор эдрээс эхлээд ангижирсан байх хэрэгтэй. Би таадад нэг жижигхэн шиг би үгүй. Нэг зүйлийг санаарай. Яах гэж анханасаа саллаа гэдэг заавал санаа шүү. Өөртөө жоо honest байж. Яах гэж саллаа. Тэр шалтгаанаа чи мэдж байгаа гол нь чи тэрийг нуугаад байгаа байхгүй өөрөөсөө. Тэрийг эхлээд өөрөөсөө гаргаад тэг хүлээмжшүүлж. Тэгэх юм бол ингээд нөгөө нэг чи тэр хүнтэй ингээд нөгөө бос нийлэх юм сайн нэтрэ гэдэг бодлого болчтой дөө. Тэгээ нийлсэн чи яа тийм нийлэхээр бол за ийм л мэдрэлээсэн чинь за би нэг акцепт хийсэн чинь тэгээ урагшлан даа гэдэг ч юм уу тиймэрхүү байдалтай болчтой байхгүй. Тиймээс яалтчгүй ингээ өөрөөсөө асууж үзэхэндээ яах гэж анханасаа саллаа. Тэр шалтгаанаа битгий мартаарай. Тэр одоо буцаж нийлж ин гэхдээ тэр асуудлаа бит хоёр гол нь давсан уу гэдгийг бас дахиж нэг өөрөөсөө сайн асуу. Тэгээд нэг өөрөөсөө нэг ухаантай ч юм эсвэл нэг голыг нь олоод хэлцдэг найз майз байна эсвэл psychologist гэдэртэй уулзахгүй дөө. Зя синглчүүд. За чиний ингээд таны сонирхож байгаа та хоёр ч юу ямар хөө энергитэй гэдэг харж илт. Зя синглчүүд. Хатны сава. Ханаас ингээд нөгөө 8 ил ингээ 2 ил байгаа байхгүй. За энэ надад ямар нэг ингээд нөгөө харуулж байгаа бол нэгт ингээд нөгөө чамд бол ингээд сонирхол байгаа байхгүй юу. Тэгээ хатны сава ч өөрөө ингээ амар интерест ингээ байдаг үзэрлээ. Гэхдээ юу ш одоо нэг төрхөө зургийн дурлал маягийн энерги ойлгочих болно. Хатны аяг маяг шиг нэг юм лойл мойл шээ nëзэрч. Тэгээ ингээд нөгөө нэг тэргүүний ингээд нөгөө саван дэше тэргүүний саван доош тэргүүний зоосон дэше байгаа байхгүй. Одоогийн байдлаар болохоор амар хэрэгэлзэн дунд ингээд байгаа байхгүй. Бид өөр амар гоё ингээд нөгөө нэг мэдрэмжүүдтэй цаашаа болчих юм шиг гэтээ гэдэг ингээд нөгөө айцад байгаа байхгүй. Дийлэх тохиолдолд энэ ингээд нөгөө нэг юунаас ингээ гарч ирдэг байвал магадгүй өнгөрсөн амар шархалчаад тэгээ тэрийг яаж ингээ нөгөө нэг хийхээ мэдээгүй хүн ч юм уу те эсвэл ингээ бит хоёрын харилцаа гоё ихэд эндүү ингээ нөгөө нэг гоё байгаа юм шүү те нэг тийм юмнуудаас ингээ гарч ирдэг байхгүй юу. Одоогийн байдлаар болохоор та хоёрын дунд ингээ дөрвийн ингээ нөгөө нэг элд гурван ингээ зоостойгоор ингээ гарч ирж байна. Хойлголт нь болохоор юу нэгсэг хамтарч ажиллахад ер нь бол болж лээ л да. Хамтраад ер нь бит хоёр нь болгочих юм шүү гэдэг ч юм уу. Дөрвийн илд яг дийлэх тохиол ямар үед гарч ирдэг вэ? Амар том мейжер хөдөлгөөн гарч ирэхийн өмнөх энерги гэхгүй. Мейжер хөдөлгөөн гэдэг нь юу вэ гэвэл таад нэг анзарч ирсэн нэг ажилчин зогсож ирсэн гинт ингээд нөгөө нэг бүр пижигнээ наадаг яг тэрүүн шиг энерги гэхгүй. Тиймээс одоогийн байдлаар болохоор ингээд нөгөө нэг яг орон гарan байгаа гэхгүй. Англиар нөгөө ярьдэн штэ. One foot down, one foot out гэд. Тэгээд тал нь ингээд нэг сонирхолтой тэгээ чамаг амар сонирхол лимп дээр нь болчих واخ гэсэн нөгөө бодол нь болохоор за сайраагүй байхаа. Яг тийм л ингээ ангаацсан бодолтой байхгүй. За тэр яах вэ? Хэдүүлээ юу вэ? Нөгөө нэг чи яг эцсийн яг юу нь ямар бодол ямар мэдрэмжтэй байна гэдгийг харцгаая. Амархан шүү дээ. Оо, аргунт. Оо.
За. Би яалтч хувааж ярих юм байна. Бүр яг хувааж ярина заа. Арвин зоос Empress тэргүүний илд доотлын үзэр дээр болохоор ингээд 4 сава. Бүр яг урт хугацааны ирээдүй хардаг энэ нэрэг байгаа байхгүй. Чамаас яг урт хугацааны нэрэг харж байгаа. Гэр бүл болоод, хүүхэдтэй болоод. Хэлсэн штэ. One foot down, one foot out гэд. Даун хөзөр нь болохоор яалтчгүй бүр чамтай амар урт хугацааны ингээд нэг хөзрийг ирээдүйг харж байна. Хоёрын зоос contemplating буюу эргэлзээ. Яагаад вэ? Хааны зоос доошо чарит доошо буюу чихтэй арай наах байх гэж боддог байгаа байхгүй. Би чамтай урт хугацааны ирээдүйг харж чинь гэтээ чи яг тэрүүн дээр ингээд нэг бэлэн нөө чи тэрүүн дээр бас нэг аятайхан байж чадах уу? Маш цөөхөн бүлгэн шүү заяа. Empress үзрийн дор Tower доош гарч ирсэн байгаа байхгүй. Маш цөөхөн бүлгэн ингээд нөгөө чи ингээд одоо X нөхөртэй X их нэртэй тэндээ бас нэг хүүхэдтэй байгаа. Тэгээд яг нэг юм анилцаанд ингээд байдаг да. Тэгээд тэр нь ингээд болох гээд байгаа юм шиг эсвэл тэр аяараа жижиг болох гээд байгаа юм шиг. Тэнгүүтээ нөгөө тайминг нь таарад ингээд чи гараад ирсэн гэдэг шиг л ингээд нэг энерги байгаа байхгүй. Маш цөөхөн бүлгэн шүү. Тэгэхээр хэдүүлээ ингэж харцгаая. Нөгөө юм чинь бол чамаас ялч урт хугацааны ирээдүг бол ингээд тодорхой хэмжээр харж байгаа ч гэсэн ингээд нэг чарит доошоо хааны зоос доошоо хатны аяг доошоо хатны аяг чалан усны ордыг бэлэгдэг бай таад байгаа байхгүй. Чи өөрөө ер нь бэлэн биш юм биш үү? Тиймээс би жоохон ингээд нэг хүлээгээд аацны гэсэн ингээд байр суурьтай байж лээ л да. Вау. Вау. Хэдүүлээ зөвлөгөөн дээр л амар сайн ажиллах юм байна. Yeah, that's what I thought. Хизээж битгий өнгөрснөө одоотой харьцуул. Энэ амар чухал. Яа өнгөрсөн амьдралд хүн болгон алддсан юм аа тийм алддсан. Алдаагүй хүн гэж байхгүй. Угаасаа хүний өгдөлцөн өөрөө алдах дээр тулгуурсан байхгүй юу? Бурхан хүний хагас дутуу бүтээсэн л гинлээ. Тийм болохоор хүнээс бусад бүхий л амьтад төгсөд байхгүй юу? Нохоод авраад ном уншдгоо, гахаад авраад гадаад гардгоо. Хүн болохоор дутуу дөлмөгийн юм чинь ингээд хүн чинь бас ингээд нэг хөгжиж болдог байхгүй. Тиймээс хизээж битгий энэ хүнийг өнгөрсөнтэйгээ харьцуул. Ялангуяа чи итгэж өгөхгүй ингээд нэг юм байгаад байна да. Тэгэхээр бол эхлээд өөрөөсөө асуух нь юу вэ гэвэл ч тэ энэ хүний энерги, энэ хүний зан характер яг миний өнгөрсөнтэйгээ харьцаж исэн хүнтэй яг юугаар адилхан байна? Адилхан юм байхгүй бол яагаад би ингээд нэг хардаад байна? Хардаад байгаа шалтгаан маань яг үүндээ би өөрөө ингээд нэг өөрөө одоо бэлэн биш байгаа юм шүү гэдэг бас нэг тодорхой хэмжээний асуултаа өөрөөсөө асуух сурч хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол ингээд нэг хоёрын яг доошо боолын эд доошо буюу та хоёр яг нэгээ сталкертаа суугаад байгаа байхгүй юу? Сталкертаж болж гинэ аудит хийж болж гинэ энэ мофокер ингээд нэг бас ямар хүн бэ гэдгийг ингээд энэ тэндгөө харж болж гинэ. Тэглээгээд яг үндэ эцэст ярилцсан л чухал шүү дээ. Угаасаа ингээд нэг сарны өдөр гараад ирсэн байгаа байхгүй. Одоогоор бол яг үндэ бод гарагийн буцал дуустлаа нэг үйлдэл хөдөлгөөн хийгээд яах юм заа. Жохон азанчихгүй юу? Харилцаа чинь дөнгөж болцож эхэлж байгаа юм шүү азанч. Тэгээ мэдэрч тэгээ 8 сард ингээд нэг бодон буцаад хийвэлгэндээ орохоор за би ер нь ингээд энэ хүнтэй цаашаа ер нь ирээдүйд харж чадж гэнэ гэдэг өөрөөсөө нэг асуугаад тэгээд харж чадж гэнэ гэвэл тэгэл хөдлөөчтэй. Одоо орж тайвширчихгүй. Тэгж хэлчих чинь олон заа. За тийм л анда тэгээд энэ бол зүгээр л нэг хэдэн рандом мэдээллүүд чи энэ мэдээллийг ашиглаад юу хийнө яа нөө чиний эргчлөөний асуудал шүү. Тэгээд амжилт хүсье. Бай.